юм гэж аяга сонин тий. Тэгээд айгүй хөөрхөн одоо тэгээ ээж хооронд ээж болоод миний яг баруун гаргасан шүү дээ хөөрх юм. Тэгээд өнөөдөр ийм мундаг ээж болоход нь бас хөөрх юм миний охин өссөн тэр хүмүүжил нь бас айгүй тэгэл өсчгөр нөгөө хүүхдээс залах болно л гол хүүхдээ олон ирээдүйд ямар гоё гэр бүлтэй болох ээж нэг бахархдаг шүү дээ. Брэнд анги юу гэж боддог вэ гэнэ. Брэнд чинь чи миний ээж тохор яах гэж байгаа л одоо сүүлийн алхалтаа маргааш битсэн ээж. Битгаар маргааш хүлээ сууж байгаад хүмүүсийн асуусан асуултанд хариулж болоогүй хийнэ. Одоо ятгаа гэртээ очиод бэлдээд гарч хоолнд орно. Брэнд хүүхдүүдэд хараад бэлдэнэ. Гадаа намрыг айгүй гоё цаг алхалаа. Мод яахгүй шаардлагаа. Тэ янз янзын өнгөтэй те. Тэ. Энэ ягаад ногоон байгаад байгаа юм? Энэ гүргэр гар байна. Энэ мэлэн гүрийцэн нөхөр байна. Энэ өстэй гоё байна. Тэ ийм гоё. Энд зураг авахс мод үнэн гоё хаач тэ хүүхдүүдтэйгээ та. Энд та яг ингээд засаа зураг авахс мод айгу гоё яах байж. Ганцаараа юу? Ядаж блэкийг хажууд аваа зогсчих юм уу? Зэ. Мис болцсон байна. Гангарсан байна. Баядраа тавьсан байна. Найзад тоглохгүй. Би нөгөө нэг юм уцаа олж ирье. За. Хаалаа үлээгээ сууж манай ээж нар маргаритагаа уугаад айс тиген уугаад айс ти байна. Та нар одоо шейкийг үзүүлнэ. Яг ингээд нэг юу барайд байгаа. Захаалсан чинь. Тэгээд тэр чинь яаштай те баг. Загас стейк. Ой тийм. Шүүс мүс. Миний манай цагаач төмс өмсөө авцсан. Манай цагаач Солонгос киноны жүжигч шиг харагдаад байгаа. Тий. Солонгос киноны нэг ажман нар эдэн штэ. Окей. Хөөрхөн ажман нар эдэн штэ. Нэг хөөрхөн баян хатан ээж нар эдэн штэ кинон дээр. Тэгж харагдаад байна штэ. Баян. Унаа лена стейк. Тий, таны хавсгалт өсмөс. Таны нүрийн хэлбэр ч өөр агуур шөмбөр хөргөн болохоор яг тэг солонгос юм шиг харагдаж байна. За сайхан хоолцгоё. Брэнд маань гэртээ хүүтэйгээ үзэж тарж байгаа юм чи. Халуун сахи юу? Grand Black болохоор бүр гарах гэж байгаа мэдсэн юм шиг уйлаа. Оо тийм. Манай алина мис. Би энэ бүр амар эвгүй байрлал байна те өнцг нь. Жохоо өнцгөө зөв аваа. Чи камерын дээр шууд гэдэг амар тоногроо. За манай хэмээд юм үзүүлнэ. За сурж байгаа юм аа. Гүжигнээсээ сурж байгаа юм аа. Өдөг ханааш нэтлэх гэж. За, look at me guys. Look at me. Bye bye. Эмээтэйгээ баяртай гэж солих гэсэн хийсэн манай. Have a good day guys. Хайртай шүү. Нэг гараж хаалга хаах гэж өөрөө. Мундаг шүү. За баярлалаа. Уурлаад байна. За нэг эмээтэйгээ ирсэн өдрөөс хойш явж байгаа өдөр гэдэг. Одоо ямар амраг болцсон байна. Дөнгөж ирсэн эрэхтэй ямар байлаа миний хүч. За одоо ийм дам болцсон байна. Юм ярьж мариад хөхөрч мөхрөөд хуурч хөрдөг болчиход байгаа юм шүү. Загинж магнана. Дуулна. Дуулж хуурдана. Гэн. Ямар хөөх юм юм. Яг Монгол царай яг л Монгол хөвчиг царайд байна. Яг шараад. Тий айгүй нэг алын нүтэд нэг Монгол хөвчүүд байдаг шүү дээ. Яг л тийм л байна. Хатаа тань тэгж байгаа тань зэрэг гин. Гэн даа болно хаа. Тэр нь бол яг би мэд толгой молгоо үсмэс яг аав шүү. Аав энэ чинь. Аав нэгээс чиг нэг энэ хардаад тэгж байгаа. Харин энэ мэдээ заавал аав энэ чихийг авдсан шүү дээ хөр. Аав энэ чих ээж энэ чихийг дайрах гэж оролцсон юм. Айгүйх оролцсон. Дээш худлаа авчиж байгаа. Миний одоо эмээгээ 3 сарын дараа ирэхтэн. 4 сар. Хэдэн сартай? 5 сартай. 5 сартай. Том болцсон байх шүү дээ. Тэгээд айгаа гоё ингээд энэ чинь дуурсан чихгүй. Тэгээд юм гинүүд дахиад ингэ төрөөд нэг бичлэг хийлээ.
Тэгээд нөгөө нэг Instagram дээрээ, Facebook дээрээ хүмүүсээс ээж буцлаа асуух юм байл асуугаарэ. Ээжтэйгээ нийлж гой суугаад бичлэг хийгээч гэдээсэн байхгүй юу? Тэгээд битгаар одоо хийж байна. Тэгээ одоо шууд асуултууд руу асуусан юмнаас нь ярианы сэдв үсгээ явчихад. За эхнийхтэр нь болохоор гэхдээ би дандаа нөгөө нэг 200 эд асуулт байсан Facebook дээр. Бүгднгийн орж хадгалж амжаагүй стори маань 24 цагийн дотор дуусаад явцсан. Эхний эд асуултуудыг нэг хадгалсан байгаа. Instagram дээр бас асуусан хүмүүс байгаа. Тэгэхээр тэндээс хамгийн их асуугдсан асуултуудыг би хараараа авчиж байгаа байхгүй. За тэгээд ингэж таныг за энэ болохоор сувда ширүүдийг гидсэндээ байхад ямар дасгал хөдөлгөөн хоол хөвчлээ иддэг байсан бай гэнэ таныг. Намайг сувда гидсэндээ хадгаа. Таны гоёг гайхсан хүмүүс. Юу. Тэгээд таныг ер нь яв үедээ жаадаг байсан юм. Ингэж 19 20-тай болж исэн болохоор нөгөө яг 90 юу лээ. Хөө эхлээд ээж мэжийг танилцуулах юм болоо. Оо хийх юм болоо дахи. Дахи. Энийг боёо. За одоо ингэж үгүй. Одоо эхлээд ээж өөрийгөө танилцуулчих юм даа. За эндээс минь засаа авчих штэ тий. За би өөрийгөө танилцуулна тий. Намайг инх болор гэдэг Шар Баатрын инх болор уугуул нутаг маань Дарнагав аймаг өөр шанда. Тэгээ нутгаас шандаасаа гараад одоо яг 20 жил болжээ Багнуур руу шилжиж чад. Тэгээд мэрэгжил болохоор яг тоогооч мэрэгжилтэй. Одоо нийтийн цэнгийн бүжиг рүү жоох эрүүл мэндэ, жоох урт наслахаа бодоод яагаад тэгээд яг шийдээ тоогоочоор өгсөн бэхээр хамгийн анх нөгөө брэд дээр ирсэн шүү дээ. Чи даанд ирлээ. 2013 он. Тэгээд брэд нэмсэн. Айхтар удаа ирсэн шүү дээ. Тэр илүүдэл чинь ярихаар зүгээр л эрүүл мэндэл бодогддог. Тэгээд нэг ялангуяа за миний үеийн гэхгүй те залуу сайхан өсгөөж миний охины үеийнхэн миний охиныг хүндэлж хайрлаж үздэг та бүхэн дунд нь миний үеийг авахын аваад хайхын хаяад тэгээ сонсоорой тэгээд хамгийн гол нь би илүүдэл 23 жил хайснараа би 23 кг-ыг хайснараа маш гоё ирүүлсэн байхгүй юу ерөөсөө өвдөхөө болсон тэр үед чи ээжин тэр анх нөө брэдтээр ирэхэд чинь амар бүдүүн тэгээд нөө ерөнхийдөө айгүй стресс ядаргаа ихтэй ажил маанч тийм байсан тухайн үед бас те ер нь нийгмийн амьдрал хэцүү байсан тий. За тэгээд ер нь бас хүүхдүүд маань бас бага байлаа. Миний охин чинь дөнгөж 20 идэх баг 10 жилийн өмнө байгаа. Брэд их 21-т. Ямс 8 жилийн өмнө. Яг 8 жил байгаа байхгүй ээж тий. Тий тэгээд айгүй гоод яг ингэж гоё өөрийгөө яг ингэж үр хүүхдийнхаа төлөө л би маш том зорилго тавьсан чинь бурхан надад нийтийн цэнгийн төвчгийн гоё энэ гоё дасгал сургууль энэ гоё урлагийг надад маш том бэлгийг өгөөд би үнэхээр гоё залгууж аваад эрүүлжээ стрессгүй, ядаргаагүй, уургүй цар болсон. Хэдэн жил хичээлж байгаа байг юм бэ? Болохоор хэдэн жил бүжгээр хичээлсэн. Ер нь бол яг нөгөө амар хичээлэл бүгд хасаа илүүтэй яг өдөрт би нэг юм уу 2 цаг л би алхалтаа хийдэг. Бүжгийнхаа одоо Монголоо автол бүжиндээ явдаг тий. Тэгээд нэгтэй 8 жил, яг 8 жил болж байгаа. Тэгээд одоо энэ жил ирээд яваад тэгээд бүжинд орсон. Тэгээд бүжээр орж утсан шүү дээ чинь. Нэг сайхан буддаа аваад зүгээр халбагнаал аваад утсан шүү дээ бүжээр. Тий. Тийш дээ ээж угаасаа ер нь дандаа л гойлог л байдаг байсан шүү дээ. Тэгээ намайг хүүхд мөхтахад ч гэсэн дандаа л ээж чинь яг нөгөө тийм нөгөө суур би нь болов тийм байсан чинь явандаа нөгөө хүн чинь ингээд ийм юм бэлээ. Нөгөө хүн ингээд юм бэлээ ингээд залуу байгаа тэр нөгөө залуу ирч хүчтэй дандаа ингээд мөнгөд найддаг юм бэлээ. Өө би угаасаа ингээд буцаал тэгэхээр нөгөө тэр тарга гэдэг зүйл чинь өөрөө нөгөө стресс ядаргаа бохирдол. Тэгж л ойлгох хэрэгтэй юм лээ. Тэгэл тэр чинь ингээд жилээс жилд ингээл нэмэгдээл хоригдлогдал хизэж залуу багтуул алга болчдөг. Жохон хөдөлгөөн ингээл жохон дасгал хийгээл эсвэл нэг жохон зөв хооллоод ирэхээр л алга болчдөг байсан болвол ерөөсө 40-рээд ирэхлээр байх үгүй. Метаболизм нуудаараа болчдгийм байлаа тий. Тэгээд юу болоод ингээд нэг аяга өөрийгөө танилцуулж ирсэн чи юу болоо явчих. Тэгээд дасгал хөдөлгөөний асуулт ихтэй байсан тэрийг дараа шиг базаад явчих тий. Тэгээд яг миний ингээд яг товчхон өөрийгөө танилцуулах гэвэл тийм байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тоогооч мэрэгчлээс хэдэн хүүхэдтэй лээ. Тийм. За тэгээд ямар ч гэсэн тоогоочийн мэрэгчлээ болоод 8 жил болж байгаа. Тэгээд 3 хүүхэдтэй том нь алтан сууд. Тэгээд саран гэрэл гүн бэлэг. За тэгээд би 5 хөөрхөн зээтэй. Бүгдэнд нь яг адилхан маш их хайртай. Тэгээд энийг аяг асуусан юмсан шүү дээ. Охиноо гадаад хүнтэй сууна гэсэн чинь танд юу одогдсон бай гэж. Үгүй эхлээд юу тэр чинь ингэсэн анх энэ чинь энэ хоёр чинь аяга олон жил энэ хоёр чинь ирсэн болохоор угаасаа хүмүүс мэдэн штэ тий. Айгу хөөрхөн хүүтэй ирэхэл ингэнгүүт би тэгтээ хизээч ингээд эхнэр нь болоод миний хөргөн болоод ингэн гэж бол ээжд нэг бодогдож байгаа юм шүү дээ. Хөөрхөн ирэхэд яв хүүхдээ ирэхэл гоё. Тэгээд ирэхэл гэдэг чинь нөгөө өөрөө ингээд цаашдаа зам мөр ингээд хөтлөд явчих штэ амьдрал суувал тэрэл ээж амьдрал суувал
тэр л биз. Ганцхан би хайр сэтгэл гэдгийг дээж аягүй хэрхэмжилсэн байхгүй юу. Тэрнээс ингээл яана Америк хүнтэй яана нэг одоо юу гэдэг эсвэл ашгүй дээч гэдэг юм ямар ч тийм бодож төрж байгаагүй. Тэгээд суугаад явсан. Тэгээ суугаа явсан чинь. Тэгээ миний хүчин өөр аягүй. Суухаар нэг гэрлээ гэхээр суун гэхэд нь юу бодогдсон бай гэж. Мэдээж аягүй их нөгөө юу юм бэлээ. Аягүй ингээ цочирдоод. Тэгээд би тэр үед чинь Брентон хүмүүс ингээд хангалттай өөрийнхөө аягүй тийм чанараа аягүй сайн танилцсан байсан шүү дээ. Ингээл одоо юу гэдгийг те аягүй олон цаг хугацаа онжил өнгөрсөн шүү дээ тэр үед чинь. Тэгэл миний охиндаас аягүй олон хүмүүстэй чи болоо. Тэгэл ингэж ингээд хэлтгээс нэгээс ингээл чихтэлсдэг гэсэн. Тэгэхэд нөгөө их хүнд аягүй мэдрэмж идэх байхгүй. Энэ хүү бол яг ингээд би хүүгээ Америк байх нь тэр мөр нёор сонирм биш одоо холын Америк руу аваад явах нь энэ гэж тэр зовлон бэрхшээлийг нь ерөөсөө тооцоолгүй ганцхан миний охин өрийн минь дээж сайн хантай очиж сайхан амьдчлээ тэгээд би хүндлэн би тэрийг ингэж хайрлна гэл ээж нь бодож байсан болохоор яг ийм л хариулт хэлмээр Хүүхдээс нөө гэнэ намайг үгүй аюу хэрсөө аюу тийм аюу химиг асуудаг яагаад ингэсэн яагаад ийм гэж аюу асуудаг заримдаа бүр тэр шага загнаа ичдэг гэж байна заримдаа аюу зопаачдаг ч байсан биш магадгүй ямар ядраа эхлээд ингээ уухгүй тайлбарлана өөрөө залуухан ээж ийсэн бас тий тэгээд нөгөө анхны охин болохоор аюу хайртай аюу хөөх охин байсан миний охин ганган суудаа гэдэг юм шүү дээ одоо энэ шандад нөгөө одоо тэр яг тэр хагийн хүмүүс энэ тэрийг хэрэг үзэж байгаа санаа ганган суудаа гэдэг хэлээр суудаа тоглох айгу од охин байсан шүү дээ юу суудаа тоглох суудаатай тоглоё гэхүү гэл тэр үчитэй миний охин чинь 3 настай байсан юм. Тийм жоохон байсан юм уу? Тийм жоохон. 3 настай арай гоо 4 биш үү? 3 мөрөвтэй л байсан баг. Тэр чи одоо хідэн тэгэл гадаа гараад айгу хүн чинь ингээл шандын нэг офицерыг хутхан байдаг гэсэн байхгүй. Тэгэл манай энтлийн байшин, урдлын байшин гэгээл айгу хурх одоо миний охиноос нэг тэр үед нэг 5-6 таа тэр хүүхдүүд л байсан. Одоо ингээл ирээд ингэ санаж байгаа. Тэгэл суудаа тоглохгүй мó? Суудаатай тоглоё гэхүү гэл аюулт итгэв гэж лээ. Одоо манай тэлэр шиг юм. Тий, тэгээд тэгэнгүүт нарийн тийм байл. Тий, яг үнэ. Тэгэл би ч нөө тухайд нөө гадаа шороо маажаа малтал хачим ороод ирдэг болохоор бас жоохон нөгөө залуу ээж тий. Тэгэл жоохон тэр минь жоохон тийш шал ер нь аюу ингэж цензуртай тоглоулдаг гэсэн болохоор аюу гуйна. Тэгэл аюу өөрөнд тийм бид заа тоглол гээл тэгэл гаргаад тэгээд тийм байсан. Тэг аюу хөөх охин байсан. Жохон бондгор байсан. Угаасаа юм унган багтай. Унган мах оо эсвэл ингэж гэдэг гэсэн. Би ер нь надад гिचдэг гэдэг чинь жоохон бахаа. Тийм ээ. Тэг би бас ээж ингэж боддог биш. Одооны ер нь орчин үеийн хүмүүс хүүхдүүдээ бити ид гэж өсгөөрэй. Тийм. Өөртөө хараа аюу зөв юм л идүүлээ. Зөв хоолыг аюу зөв шимт хижээлтэй тий. Амин дэмтэй зөв хоолыг л аюу мундаг идүүлдэг. Аюу дэглэнтэй идүүлдэг болохгүй л бол яг энэ хоолны дуршил бол би чи өөрөөс аюу хоолны дуршилтай юм шүү дээ тий. Яг насан турш төвчтэй юм л. Яа ингэ дагаа өвчтэй юм л. Одоо ээж нь тэгдэг байхгүй. Тэгэхээр аюу зөв шингээгээ байж исэн бол нөгөө шаасантай хэмээн пицца заргаад идэж гэж байгаа юм чинь. Тэгэл өглөө хотооднуудаа төгтөл болоод ирж байгаа юм чинь дээ. Хэтрэлчтэй яг. Тэгэхээр энэ хооллолт яагаад ингэж яриад энэ чинь яагаад яриад юм бэ? Энд чинь ерөөсөө бидний номер 1 биеэ цэгцэлж авч явах мэдлэг байхгүй юу? Чадвар байхгүй юу? Тийм. Өөрийгөө ирээд байгаа. Тэгэхээр ээж бид нар айгүй хөөрхөн суури. Одоо ингэж мохноо аваачаад анханаас нь идгээл чихсэн. Хэвээ хоолны нөгөө тоож хийсэн жишээлхүү хоолны сайхныг л хэдүүлээ өсгөцсөн. Тэрээс амттан шимттэн илүү дутуу тийм байдаггүй. Эмээ нөхөрт Брентонд яаж ойлголцдог вэ гинэ? Миний хүчин Монгол хэлтэй юм чинь. Тийм. Брентонгийн тухайлыг сонирхсан хүмүүс байна уу? Миний хүч аягүй сайн хүн шүү дээ. Анхны сэтгэл анх яаж танилцж байсан бэ гэж. Өө тийш нөгөө анх нөгөө нэг яагаад нөгөө та хэд сүмийнхаа нөгөө бид хэд нөгөө микрт нөгөө суугаад цагаан сараад би хадам ээж дээр очиж зоолгочоо тэгээ буцтаа сүмийн машинд нэгээ соо бөөнөрөө бануурлаа батсан чинь шалан дээр малгай хитчихэд гэх юм битэн энэ одоо хэний малгай вэ? Эр хүн байж малгайгаа газар хаяад хиймэр сүлдэнд оройтно амар сэгсрэл дээшээ тавьсан чинь миний хүүгийн малгай байсан шүү дээ. Миний малгай гараад авсан гэдэг тийм. Тэгсэн чинь идэр чинь аягүй тийм юу шүү дээ. Тэгээ зөв ингээл хайчдаг те юмнуудаа манай монголчууд цүнх мөнгө газар тавьж болохгүй, малгай толгоогоо хийж болохгүй гэдэг аягүй тийм явж ихтэй хүмүүс байхгүй юу? Америкчууд бол тийм биш аягүй хээгүү. Тийм. Орж ирэл юм байна. Бүх хүмүүс нь ер нь тийм юм билээ шүү те. Тэгж би хүүтэйгээ анх танилцчихж илээ. Тэгээ содаа аягүй хөрх надад хэлсэн байхгүй би ингээд тэгээд энэ хаяг чи ингээд манай одоо юу гэдэг үерхэж байгаа гэхээр ингээд хөдөлцөж хөөдэй биш байхгүй юу?
завтлаар харилцсан, сүмийнхаа дүмийг хөндлөн тийм ээ. Уулзч учирч юу авахгүй асаас алсын танаас л хардаг гэсэн шиг хоёр нэгээ тий. Тэгээд би ямар ч гэсэн цаа миний хүүтэд ингэж үерхэж байгаа. Миний охинтой үерхэж байгаа. Миний одоо ингэж тий охины минь одоо хөндлөөд явж байгаа хүүгээд би бол ээж тэгээд ингэж авсан шүү дээ тий. Би танд би одоо хизээч хэлжсэн юм санахгүй байна. Та санаж би хизээ хэлсэн ер нь бэлдээ үерхэж байгаа. Яг ямар ч гэсэн хэлжсэн ч ба санаад байгаа хизээ байсан санд ямар ч гэсэн гэр 61 дөрөөр ярьдсан байхгүй юу? Тийм хэлжсэн танд тий. Тэгэхээр миний охин хэдгээр ингэдсэн юм бол. Уг 11 дугаар ангитай байсан баха. Төсөжсэн. Ээж тийм муу ээж байсан дөө охиныгоо өстө нэр гэрээ цэвэрл дүүнэрээ хар гэл өглөө гараад яг бидний үедээ тийм байсан баг тий. Тэгэл өглөө гараад өглөө гараад ажилдаа айгүй үнэнчээ. Эцэг их хурд болно дуудаад байна. Би гаргах юм бол тэр газрын хоолны орлого зогсож байгаа юм чинь. Тэгэл ээж нь тийм юм байсан шүү дээ. Одоо би айгүй харамсдаг байхгүй юу. Гэхдээ яг тэглээгээд миний охин бас айгүй хэрсүү бие даасан л ахал таа бас тий. Тэгээ ямар ч гэсэн одоо айгүй хийж айгүй тэрэндээ айгүй харамсаад хүмүүс би тийм алдаа гаргаасаа өөр хүүхдээ нэг тавиасаа тий. Удаан нэг өөр хүүхдээ би нэг тавьдаг гэчгүй тий. Би ажиллаа амьдрал юугаа ажиллаа нэг тавьжсэн байгаа байхгүй. Яг л би тэндээс цалингаа авдаг. Хүүхдүүдээ би тэжээдэг тийм ээ. Тийм болохоор би тэр ажлыг би хийсэн шиг хийх ёстой гэж ботцсон. Тэгээ тийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр үгүй шүү дээ би хүүхдийнхаа эцгийн хуралд явна юу яриад байгаа юм гээл тий. Би гараад явах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Ээжийг ажиллаа хийж хүүхдүүдэд хийж जैन. Гэхдээ эртхэн шиг манай хүүхд ийм хоролтой би яг энэ өдрийн цагт би хүүхдийнхаа юм юм шиг хэлчихэр чинь. Ажлын хүмүүс хөндлөн шүү дээ. Тийхээс актер юм шүү дээ хүүхдүүд яаж. Өөрөө хөндлөхгүй ингээл ажиллагээл тэгэхээр чинь тэр хүмүүс чинь тэгжэл болдог байгаа. Тийм юм надад яг ингээ хүмүүс хэлбэр санагддаг шүү дээ. Тийм. Яг тэ бие дагаас орно. Ээж мэж заагүй айлын тамгалгаар чинь. Миний охид ч гэсэн бүх юм нугалдаг хүүхдүүд. Дөрөвдүгээр ангиас эхлээд л ерөөсөө зүгээр л гэр орноо цэвэрлээл дүүгээ хараад багнуурт ажил айгуу ховор, цалин айгуу бага. Тэгэл би чи хот руу яваал ажил хийдэг тий. Тэгэл миний охин чинь багасаа тэгээд яг ээж нь боддог байсан байхгүй юу. Айгуу мундаг судлахтай хүүхдийг би стахныг аллаа ичлаа. Багч намайг удаад хэлжиж илээ. Та ээшийн салгалт өгүүлээ чи ийм мундаг хүүхдийг таа. Тэгээд юм гэж аяга сонин тий. Тэгээд айгуу хөөрхөн одоо тий ээж хооронд ээж болоод миний яг баруун гар байсан шүү дээ хөөрх юм. Тэгээд өнөөдөр ийм мундаг ээж болоход нь бас хөөрхийн миний охин өссөн тэр хүмүүжил нь бас айгүй их. Тэгээд өсчгөө нөгөө хүүхдээс залах шулан л гол таал нэрээд тийм гоё гэр таасан гэж бодож яг бахархдаг шүү дээ. Ингээл энэ Америкт ирээд өчнөө ингээл найз нөхдөд ингээл миний охин айгүй тийм хүч чадал гэр орноо гиг үлдээд те стам айгүй бүр одоо зураг өгдөг шүү дээ. Ингээд нэг юм ээж нэгээд гэрээ хүүхдүүдийг өөрцөөж яг л тэр зургийг хараад би яг миний охин шиг гэж бодчихжээ. Тий. Тийм штэ хүн чинь тэгээд ер нь зурсан зургаараа л явдаг бахан. Тэгээд чаддаг юм аа. Тэгээд яг хөө зүгээр ээж нь боддог байхгүй. Хүн чинь тэгээд хүн ер нь яг нөгөө эмэгтэй хүн чинь аюу тийм хүчрэг байх хэвээр. Тийм. Одоо тэгээд мэдээж бас инкри авах хэвээр. Тэгээд би охиныгоо боддог тийм эрэх инкри тийм танкил би өсгөж чадаагүй. Асар тэрэндээ би аюу харамсаад явдаг байсан. Та яг одоо миний охин одоо миний клэр өнөдөр тэрийг идэх байхгүй юу? Ээж нь тий тэгж айлын том охин яахын тухайд тэр өссөн цаг үеийн амьдрал нь тий гэр бүл нь тийм байсан. Тэгээ ер нь яг эмэгтэй хүн ер нь хаттай байснаар бурууддаг байхгүй юу? Тий. Тэгээ нэг амар хайраар дутаад байгаа юм шиг болсоогүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өмсүүлээд яг. Гэхдээ яг нөгөө энэ дээр бас ингээ сүрэг юм юу хараад байдаг гэхээр миний охиндаас бодогддог байлгүй тэгэхээр жоохон юм болгоны урдуур ингээл гिचгээл тий. Тийм. Яг тэгэл. Хэмээг өөрөө хийчихгээл. Тэгэхээр яадаг вэ хүчтэй юм шиг байх гал тэгэнгүүт нөгөө хажуу хань нь яах вэ? Султаа болгоч тийм чинь ингээ болгоч гэдэг юм. Тэгээ нэг юм аль хэмжээг хоёр талтай яваад байдаг байхгүй. Тэгэхээр ингээл жор тунгийн таруулаад яваад байгаа байхгүй. Тэр өөрөө жоохон пауз аваад юу илээ гэж чаддаг байсан ч гэсэн нөхрөө дуудаад. Тэгэл дуудаал хийгээл энийг хийж чадах байсан ч үлдээдэг тий. Жон тийм сурсан шүү нэ. Тэгэхгүй бол яг ингээ нацгаагаад. Тэгвэл нөгөө тэр чинь хараа заавал эрэгтэй хүн биш байхгүй. Одоо ингээ айгүй мундаг хүнэл зам байхгүй. Маш мундаг хайртай халамжтай ер нөхөртэй хүүхэн яах вэ гэхээр одоо ингээ би уягаан тэнгийнхаа нөгөөнийг би хаддаг ингээд хүүхнүүдээс би хардаг байхгүй юу. Энд чинь дандаа ингээ нөгөө бодит амьдрал тоолцсон жишээнүүд байгаа байхгүй. Тэнгүүд яадаг вэ гэхээр айгүй өрөвдмөр юу адаг. Хань ижил нь одоо юу гэдэг бурхан болоод ингэнгүүт шууд стан хамраар газар хатах гэдэг болж байгаа байхгүй. Тэгэл хэсэг ингээд тэгээд айгүй өргөмөрсөд тэр чинь ингээд дүүч харсан хойно бэлэсэрдэг ч юм уу 50 гарсаа бэлэсрээд эрх танк ингээд байжсэн амьдралынхаа суралцаагүй байж байгаа хайртай ханаа алдаал аав ээжээсээ алдаал тий одоо ингээд аав ээжээ алдна хань ижлээ алдаал тэр хүн зүгээр ингээд шууд хамраар газар хатчих байгаа байхгүй.
гэнт Тийм. бодлоо. Тэгэхээр энэ зүгээр хүн болгоны л байгаа байхгүй. Тэгэхээр яад гэхээр хүн хатуу бэрхшээл зовлон туулж яасан байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд тийм өсгөж бүдэрч унаад тийм ээ одоо юу гэдгийг тэгээд би тэгвэл би тэгж чадхад ёстой. Би тэгэхээр ингэж яг бодит амьдрал дээрээс үтсэн байх хэрэгтэй лээ. Тэгэхгүй ингээл идэхий бас ингээл нөхрийгөө ингээл дараагаал одоо юу гэдгийг бас үгүй. Мэдээж нөхрийгөө хайрлах үедээ жоо би ээж нь бас яг тэрэн дээр аягүй алдаа гаргасан гэж би боддог байхгүй юу. Тэгэл өнөөдөр ингээл юу гэдгийг те нөхөртөө ингээл өөрүүлэх ачааг нь өөрүүлээл. Чи тэгэх ёстой. Би тэгмээр байна. Би надад тийм хэрэгтэй байна. Чи намайг өнөөдөр чи миний хань ижил юм байгаа үстэй гайл те. Тэгэхгүй заа шиг хүнд ажил хийдгийг хөөрхий. Би өөрөө болж л байгаа юм чи гэнэ. Би нөөрөө бас найлын том охин олон нэлхтүүнэрээ бас ингээд чийж ултраад өсгцэн. Тэгээ тэр зам маань ингээд байсан болохоор би өнөөдөр бас нөхөртөө тэр ойлголтыг өгөхгүй. Тэгчээл нөхрийгээ ингээд буруутгаал. Миний буруу байхгүй. Ер нь бол хүүхнүүд яг өөрсдөө яг амьдралдаа яг буруугаа өөртөө мэдээж ингээд буруу гэдэг ингэхээс илүүтэй те. За би энэ дээр л алдсан юм байна. Би өнөөдөр энэ нөхрөө хүчтэй байлгахын тулд би адны хүчтэй байх хэрэгтэй байсан биз. Тэгэхгүй ингээд давраагаал яг хүүхэд эртөө уярч адилхан шүү дээ тий. Тэгэхгүй ингээд давраагаал хийс сэлгүүцэх цагийн өгөөл ууж идэх цаг боломжийн өгөөл ингээд хэтрүүлж юу тий. Тийм хэтрүүлж өгөө. Бас 20-д дандаа юм найзууд нь явуулахгүй ч гэж яхаа. Тэр амьдрал чи яг явуулаа. За тунгийн тааруулаад явнаа гэсэн шүү дээ. Айгу. Тийм. Яг тэрж болохгүй гэсэн юм байхгүй ба тэр болноо ч гэсэн юм байхгүй. Тэгээд ер нь бол мэдээж айгу мундаг ингээл ер нь нөхөр айгу мундаг хайрладаг, эрхлүүлдэг байх юм бол буцаагаад хайрлах. Эрхлүүл тийм ээ. Эмэгтэй хүн гэсэн ингээд аваад талгаад байгаа юм суучдаг байхгүй. Тагаал залхуу болоо үгүй байхгүй. Айгу дайчин. Айгу мундаг тий. Адаглал өөрийгөө дандаа гоё явчихдаг байх хэрэгтэй. Ээж нь тэрийг л хамаатай байхгүй. Тийм. Ээж нь одоо зөв ярьж байна буруу ярьж байна. Өөрийгөө гоё байх хэрэгтэй. Дандаа гоё байх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө гоё бэн гэдэг чинь нөгөө өөрөө гоё ирүүл байх. Уртудаа нацлахын үндсэн юм байна гэж би ойлгодог байхгүй. Тэгэхгүй ингээл жоохон жим нэмэгдээл ингээд ирэнгүүт л айгуу ингээл ядраал, бухимдаал, тэр өдөр нь хазгаараал тий. Тэгэхэд ээж нь ингээл энд ирчээл өглөө гараад би нөгөө хөгжмөө үүрэл заримдаа нэр хүмүүс ингээд хараад баг ингээд бүр өрөвдмөр ч юм шиг юм явж байгаа юм. Өөрхийн энэ мантад бүжгээ санаад чаавс ч юм юм шиг ингээд ээж нь өндлөгийн занд өөрөө ингээд энэ өөр ингээд яриад өөрөө хөндлөнгөөс ачаал инээ тэр явдаг шүү дээ. Тэгэл стаамаа ингээд бүтэн 1 цаг заримдаа ядрахгүй 2 цаг алхаал ороод ирэхэд би бүр ингээд л тэр өдөр бүтэн 24 цаг надад ямар ч ядаргаа байхгүй. Ямар ч одоо тэг уурж бухимдах одоо юу гэдгийг тийм юу ч байдаг. Тэгээд тэр хөгшиж өгнэ. Тэр чинь тэр одоо юм шүү дээ. За. Үнэхээр кул ээж юу хитэн став вэ? Судагч хитэн став дэтгсэн бэ? Охиноо би яг юу 20-тад дөрөлсөн шүү дээ. Тэгээд миний охин ч одоо 30 хүрчлээ. Тэр ч одоо нэг нь 31 рүү нэг нь 51 рүү л явж байна. Тэгээд явж байна да. Тэгээд явж байна да. Харбиас тэгдэж ш. Айгу ингээд нөгөө юм камер юм суугаад юм ярьж үзээг болохоор хүн яг ингээд тэнэтэй гэдэг юм. Бантаа. Тэнэг гэдэг юм байна. Сүсээ ингээд байгаагаараа байх сайхан. Сувдагч яад хоёрын автаа гээд байгаа юм бэ гинэ. Яахад те их чинь нөгөө юу яасан юм аа одоо нуугаад яах те. Сувдагаа дүү охинтой төрүүлээд хоёр охиноо төрүүлээд сувдаг 6-тай дүүгийн ой гарантай байхад тэгээд хоёр охиныхаа аваас хоёр тишээ болоод тэг баг нуурлуу шилжиж ирсэн байхгүй. Тийм. Тэгээд манай моши кэнтэй шүү. Манай тийм сайн залуу. Ээж нь бол аав нь үнэхээр сайн залуу гэж магтана. Тийш. Хүн чинжтэй. Сайн хүн өнөөдөр төгс байдаг байхгүй. Ганцхан хүний тэр дотор нөгөө хүний нэг юу гэдгийг чанар дотор хүн ай. Миний хоёр охины аав ч гэсэн муу залуу биш. Тэр яг тэ тухайд харш жилтэй байсан. Та хоёр өөр арга шиг нөгөө хоёр би тэр учраа эсвэл хоёр очиж ирсэн юм уу? Айшин эсвэл одоо юу гэдэг залуу халуун байсан 6 нас ах хүн байсан надаас гахаа магаа 2 жил чинь ингээл бас ингээл авих муудалцдаг. Тэгээд залуу байсан дөө болно. Тэгэл заа гээл тэгэл. Манай ах чинь над чиг хүн байгаа. Над чиг царайтай. Сайн залуу байгаа. Хүүхдүүдийн төлөө тий. Өстө. Зя. Тэгээ би хоёр автаа манайд хоёр автаа гэдэг байхгүй.
байхгүй юу? Хоёр ста мундаг сайн автай, азтай та минь. Хүүхэд байхад л харин тийм. Одоо нөгөө нэг хадаа автаас нь тасааг байгаа шүү дээ. Тэгэл ингээл найз найзуудтайгаа харахаар ингээл ам авдаа гадраар эхэлж байгааг нь харахаар яг хадаа авдраач үл эрхэлж чадахгүй юм чинь бас жоохон бэр бишээ гээл. Тийм. Одоо ингээд том болчоод тасцсан тэгээд ингээд ямар мундаг сайн хүн бэ гэж мэдрээд байгаа. Одоо эрхлээд байгаа байхгүй юу хөөрхөн баа насандаа эрхлээгөө одоо та эрхлээд байгаа байхгүй юу хөөрхөн. Тэгээд аав нь ч гэсэн баг хачин харт. Миний ста нэрээ юу лээ буурхад ой буурхад минь гэдэг. Билетийг нэг сайхан юмсан гэж өөр юм яг тэр ингээд чин сэтгэлээсээ байдаг байхгүй айгаа мундаг залуу шүү дээ тий. Бас тийм хоёр сайхан байдаггүй тийм хүн чанартай залуу байхгүй юу. Тий. Яванда Монголдо нэг авчиж брэнд битгаар чи одоо ингээд нэг сайхан байшинтай л болоод харагдаад байгаа болохоос брэнд манд төгсөөгөө оюутан байгаа. Оюутан гэх юм уу, resident 2 жил гарны дараа төгслөө тэр үеэр л ер нь ахтаа нараа авчих Монголд хамгийн гол нь нөгөө юу шүү дээ хаана ханаа нөгөө хүмүүс чинь ингээд Америкт амьдардаг гэхээр л айгаа баян тарган болцсон гэж боддог юм шиг байгаа байхгүй юу. Монголд өнөөдөр залуу хүмүүс маань яаж амьдарч чинь тийм ээ байрал лизэндэж аваад лизингээ төлөөл зарим нэг л оюутан суралцаал нэг ялангуяа янгаахад сурдаг оюутнууд найсан мэд тийм лээ шүү дээ тийм. Тэгэхээр энэ сайхан цаг хугацаанд тэгэхээр миний охин ард нь аюу том арын алдаг гүйцэтгэж байгаа байхгүй юу. Өөр хүүхдээ бүгдийн сайхан төрүүлээд тийм ээ. Ээж нь боддог байхгүй заавал би охиноо гэл хөөрхөн гэл хүүхдүүдэд төрүүлээд өсгөхт нь би үнэхээр аз жаргалтай байдаг байхгүй юу. Яг насны залуудаа яг энийг хийх хэрэгтэй байхгүй юу.